Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2011 онд нээлттэй хийсэн Horrible Bosses киноны 1-р ангийг ярьж өгөхөөр бэлдлээ. Өмнө нь 2-ыг нь ярьсан шүү дээ. Ягаад дандаа 2-оос нь эхэлт юм бэ гэж юу? Юу лээ? За үүнээс өмнө киночдод нэг гоё мэдээ дуулгахад Fans Ramen Mongolia Skin Drop 2026 урамшуулалт зарлагдлаа. 2026 ширхэг шагналтай. Бодоод үзтээ 2026 шагнал шүү дээ. Тэр дунд нь Counter Strike-ийн Skin 1000 ширхэг, 500 ширхэг Bomber Jacket Limited Edition, бас 26 ширхэг гейминг хэрэгсэл бий. Жишээлх юм бол Cloud 2 чигэж, PlayStation 5, iPhone 17, Logitech G Pro X Superlight Mouse гэх мэт. Яаж хожих вэ гэж юу? Ердөө гой мэдээд боллоо. 17 төрлийн жижиг том аягтай бэлэн гомонгоос идэд бэлэн гомон дотроос хонжуурын карт гарч ирнэ. Тэр үед хонжууртай картны зургийг аваад Fans Ramen Mongolia Facebook хуудасны чатээр илгээж шагналаа баталгаажуулаад тэгээд л боллоо. Амжилт хүсье. Нэг залуу хар үрээр ажилдаа ирж буугаар кино эхэлнэ. Энэ бол манай киноны гол дүр нэг. Би нар матхаас өмнө ажил дээр очиод харанхуй уулсны дараа л тардаг. Би 6 сар нэг ч амраагүй. Бас миний хөрөгчөнд байгаа ганц зүйл гэвэл хатсан кивил байна гэж байна шүү. Шалтгаан нь юу вэ гэвэл нэг маань тушаал дэвшгэд ёрдөө ганцхан хурал дутуу байгаа юм байна. Тийм учраас л би даргийнхаа юм болгоныг төвчдөг гэж байна шүү. Яг тэр үед дарга нь өрөөндөө дуудлаа. Тэгснэ. Нэг чи 6 цагт ажил дээр байх ёстой. Гэтэл чи хоцорсон байна. Би 1 минут хоцорсон. Тийм үү? Камерын систем чамайг 2 минут хоцорсон гэж байна. Тэгэхээр чи хоцордог дээрээсээ нэмээд худалч болж таарч байх шүү. Эсвэл камерын систем гэмтэлтэй байсны төлөө би Томасыг халахаас би худлаа хэлсэн юм аа. Би 2 минут хоцорсон. Тэгээд нэг. Энэ бол миний босс, Дэвид Харкин. Харвас зөвүүн босс байх шүү. Нөгөө тал тарин бас нэгэн залуу байж байна. Энэ бол Дейл. Дейл бол айлын сайн нөхөр байх туйлын зоригтой нэг юм. Харин хяслантай түүний босс нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг юм байна. Харин энэ залуу бол Курт. Би ажилдаа хайртай. Нэгэн ажилдаа хайргүй гэх үед би болж үзээ. Өөрийнхөө хөв тавилан чи өөрөө л бүтээн гэж хэлдэг юм. Ингэсэн чи үүдэнд нэг бүсгүй илгээмж авчирсан байна. Манай хүн аваад энд юу болоод байна? Нууц камертай шоу юм уу? Энэ Франко. Үгүй яасан. Ягд гэвэл чи зүгээр л хүргэлт хийхэд хэтэрхий хөөрх юм. Ингэж авна шүү дээ. Жаахан хүүхэмсэг болол та. Энэ бол манай киноны бас нэгэн гол дүр Курт. Куртийн босс нь харин энэ залуу. Энэ бол миний энд байгаа гол шалтгаан. Тэр үнэхээр сайн босс. Би түүнийг хайрладаг. Тэр ч намайг хайрладаг. Энд байгаа бүх хүн түүнийг хайрладаг. Асуудал гэвэл түүний хүү. Тэр бол хогийн новш. Ингэсэн чи нэрээ хизүүгээр харагдаж байна. Нойлд мансуураад байгаа бололтой. Чи юугаа харав? Би ногоон бүстэй шүү новшоо. Юу гинэ? Нөгөө тал тарин нэг юм босс. Би чамайг дэд ерөнхийлөгч болгон дэвшүүлэх талаар бодож байгаа. Гэхдээ нэг юмыг мэдмээр байна. Би чамд итгэж болох уу? Та надад итгэж болно. Чи яг л миний эхнэр шиг сонсогдож байна. Чи надад итгэж болно. Ингэсэн хэрнээ намайг дандаа хуурдаг. Юм уу? Өглөөний 8:15 болж байна шүү дээ. Яасан? Чи 8:15-аар шалтгаалan миний саналаас татгалцах гээ юу? За тэгвэл ууя. Ингэсэн чи хийгээд өглөө. Та өөрөө уухгүй юм уу? 8:15 болж байна шүү дээ. Нэг. Би ямар арх чи юм уу? Ингэж авна шүү дээ. Их үдэж байна. Тэгэд баахан ажил нэмж өгöd. Даваагаар гэхэд дуусгаарай гэж байна. Тэгснэ. Амьдрал бол марафон. Энэ уралдаанд чи бүдэрч унахгүйгээр төрүүлнэ гэж байхгүй. Нөгөө тал тарин Дейлийн босс дарамтаа үргэлжлүүлсээр байна. Болж үзээ. Би сүү тавьчихсан хүн. Харин Куртийн босс яг эсэргээрээ. Сонсоож хүмүн. Чи энд байгаад сэтгэл хангалуун байдаг үсттэй. Тийм ээ. Чамд ирээдүй байгаа шүү залуу минь. Нэг л өдөр чи энэ газрыг удирдах болно. Гэж байна. Курт азтай юм байна. Тэгэд яг орох гэтэл ард нь машин мөргөлчлөө. Босс нь зүрхний шигдээс болчих. Чаавас. Манай гурван уулзаад сууж байна. Курт. Би уулын түүнийг хайрлаж хүндэлдэг байсан юм. Одоо түүний өвөөгүй хүн компаниг явуулна. Энэ бол аим шигтэй. Ингээд манай гурав зовлонгуудаа ярилцлаа. Дейл. Ядчил та хоёр бэлгийн дарамтад өртөдгөө юм байна. Өнөөдөр миний босс миний өмд рүү ус цадсан. Манай босс өглөөний 8 цагт надад виски уулгасан. Тэгэд маргааш нь Ники ажил дээр захирал нь хурал зарлжээ. Тэгсэн өөрөө 15 минут хоцорчих. Нэг тэнд. Тэр 15 минут хоцорч байна. Тэр намайг 1 минут хоцорхтол ууралдаг шүү дээ. Гэсэн ардаас нь чи 2 минут хоцорсон нэг. Дээрээс нь ажлын байран дээр аригтан согтуурсан. Би тэгээгүй. Нэг. Битгий хурал хүмүүлээд бай. Ингэснэ шин дид ерөнхийлөгчийг танилцуулахар боллоо. Ник маань хувц сунраа янзлаад нүдэ ирмэд яг босгосон чинь шин дид ерөнхийлөгч бол би өөрөө. Юу? Би энэ албыг надаас өөр хүн хашиж чадахгүйг ойлгоод өөрөө хийхээр шийдлээ. Бас офисынхон голын ханыг нураагаад бүр том офистай болно. Гэсэн чинь Ник орилж босч ирээд зодоод унлаа. Гэтэл үгүй ээж зүгээр л бодож байсан юм байна. За урал дуслаа. Ингээд яваад өглөө. Ник очиж жаахан уураллаа. Би ийм байдалтай таны хандлагыг төвчөөд нэг байранда байж чадахгүй. Чамд өөр арга байхгүй Ник. Ягаад гэвэл энэ салбарын өөр ямар ч компани чамайг ажилд авахгүй. Ойлгов уу? Ягаад тэр үү? Ягаад гэвэл тэд надаас чамайг ямар хүн бэ гэдгийг асуух үед би чамайг хүндлэлгүй, хариуцлагагүй, архичин гэж хэлнэ. Наадах чинь худлаа. Ойлго Ник. Би чиний эзэн. Одоо чи миний босс.
Хэрвээ миний дургу хөргвөл би чамайг сүрүүлж чадна гэд сүрдүүллээ. Куртиг харин нөгөө шин боссон дарамтлаад унлаа. Чи 3 цаг хоцорлоо Ник. Би аав чи оршуулганд оролцоод ирлээ шүү дээ. Гэхдээ л хоцорлоо. Би одоо чиний эзэн болсон. Ингэж байна шүү. Одоо би манай компанид шал хэрэггүй хоолны савнуудыг халмаар байд. Тарганаас нь эхлүүл ямар уу? Эй. Наадах чин тарган биш. Наадах чин жирэмсэн. Тэм үү? Тэгвэл би профессор Экзаверийг хална. Тэр чин хэй юм бэ? Энэ байна. Наадах чин хэнг шүү дээ. Энэ бол сумгай. Юу чи чаддаггүй. Манай компани бол миний сайлын үнэл гэсэн үг. Миний хувьас хумсалж байгаа хүмүүсийг би тэр доор нь халах болно. Гэж байна шүү. Нөгөө талд харин Дейлийн босс. Дейлийг өрөөндөө дуудаад ороод ирсэн чинь нүүцхэн байж байна. Яа. Би чамтай ярилцмаар байна Дейл. Гэхдээ ярилцж явахдаа хэрвээ би шугам давах юм бол надад хэлээрэй. За тэгье. Одоо юу? Чи одоо шугам давж байна. Ягаад гэвэл чи нүүцхэн байна. Юу? Би халааттай байна. Ингээд дарамтлж байна шүү. Орон дахиад гуруулаа зовлонгуудаа ярьлаа. Тэгээд ер нь ажилласаа гарцгаая гэд ярилцдаг. Тэгсэн тэнд нь манай гурвын нэг танил байж байна шүү. Эй, шатрал гурван зэрэг. Ник, Курт, бас Дейл. Кени юу байна? Чамайг Нью-Йоркд нүүж ирсэн гэж сонссон. Ажил ямар байна? Би үнэндээ ажилгүй 2 жил болж байна. Бас би хүмүүсийн үлдээсээ уух юмыг ууж байна. Манай гурав жаахан сонирн болоод явчлаа. Затгай мөнгө байвал надад өгч болох уу? За, тэгье. Ингээд өгцгөөлөө. Тэгсэн цаанаас нь "Өш, энд гуйлггүй хоройтой гэж чамд хэлсэн баха." Ингээд хөөгдөд гарчлаа. Манай гурав. За, ер нь ажилласаа гараад дэм юм шиг байна. Тэгээд тэр өрөөнө. Хэрвээ бид ажилласаа гарах юм бол Кени шиг гуйлах ч юм болно. Харин ажилдаа үлдэх юм бол өрөвдөлтөй дарлуусаа амьдрна. Тэгээд өдөр чин боссыгоо алчдаг чинь билүү гэж бодож өнжин. Чи бас тэгдэх юм уу? Мэдээж шүү дээ. Дейл тэнд. Та хоёр ямар амар юм боддог юм бэ? Мэдээж жинхнээс алахгүй шүү дээ хөгшөө. Зүгээр л манай боссууд байхгүй байсан бол бидэнд ямар амар вэ гэж боддог юм. Хэрвээ та хоёр баригдахгүй байсан бол үүнийг хийх байсан уу? Үгүй. Та хоёр шал өвчтэй юм яриад байна. Би лав энэ ярианд оролцохгүй. Чи миний тооцоог хийгээрэй. Ягд гэвэл чи намайг айлгсан. Ингээд Дейл босоод явчлаа. Маргааш нарийн Дейл ажил дээр байж байтал сүйт бүсгүн хүрээд ирдэг. Хей, чи юу хийж байгаа юм бэ? Дарга чи намайг дуудсан юм аа. Ингэж байна шүү. Шүдийг нь үнгүй үзэж өгнө гэсэн юм байна. Дейл жаах эвг үзлээ. Тэгээд сүйт бүсгүйхэн шүдийг үзгээд унтуулдаг газар унтууллаа. Тэгснээ шууд Дейл рүү дайрч байна шүү. Дейл босоод "Болж үз. Наадах чи арай л хитэрч байна. Би ажилласаа гарлаа. Би дахиж ингэж ажиллаж чадахгүй. Хэрвээ үүнийг хийхгүй бол сүйт бүсгүйд чинь бидний хооронд юм болсон гэж хэлнэ. Тэг. Угаасаа чамд итгэхгүй." Гэсэн чи дарга нь зураг харуулж байна. Унтуулдаг газны туршилтанд орох үеэр нь баахан зураг дардсан байна. Чи намайг хүчиж чигсэн байна. Энэ бол гэмт хэрэг. Тайвшраа. Энэ зүгээр л зурагнууд. Үнэндээ юу ч болоогүй. Харин дахиад гарах талаар ярих юм бол бас миний саналыг зөвшөөрөхгүй бол энэ зургууд сүйт бүсгүйд чинь очиж шүү. Ингэж явна шүү дээ. Манай хүн шууд Никинд явж очиод "Би орлоо." Юу? Боссуудыг алцгаая. Нэгдүгээрт бид өчигдөр согтуу байсан. Хоёрт бид гэмт хэрэгтнүүд биш. Би тийм юм хийхгүй. Өнөөдөр манай босс манай сүйт бүсгүйг унтуулж байхад намайг оролцсон. Бас миний зургуудыг авсан байсан. Надад өөр гарц байхгүй. За. Тэгвэл чи яах юм гээд Курт шууд нэгтчлээ. Болж үзээ. Та хоёр чинь үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөх гээ юу? Тэгвэл кинон дээр гардаг шиг мэрэгжлийн хүнээр хийлэгчээ. Биднийг гэж хинч мэдэхгүй шүү дээ. Тийм хүн хаанаас олох юм? Би олноо. Маргааш ороо дахиад уулзъя. Хэрвээ би хүн олчихсан байх юм бол энэ санаан дээр гуруулаа нэгдлээ гэсэн үг шүү. Гээд маргааш нь буудалд уулзлаа. Нэг хүрээд ирсэн чинь хаалган голгоод "Чамайг хүн дагаагүй үз? Намайг яахаараа хүн дагдаг юм? Зүгээр эргэж хараад дагж үгүй юу шалгаах" гэсэн багалзуур. За. Ингээд онгоолголоо. Бид энд юу хийж байгаа юм бэ? Мэдээч бид хин нэгнийхээ гэрт энийг төлөвлөж болохгүй. Бас алуурчинд өөрсдийнхөө хаягийг мэдүүлж болохгүй. Тэр удахгүй ирнэ. Юу? Та хоёр аль хэдийн хүн олцгоо юу? Үгүй, Дейл олсон юм аа. Чи яаж олов? Амархан. Би зүгээр л мэрэгжлийн хийтмэн гэж хайгаад интернетээс олчихсан юм. Тэр бохир ажил хийнэ гэж гисэн байсан. Тэгээд уншлаа. Тэгсэн чинь мэрэгжлийн хүн бохир ажил гүйцэтгэх нь олон жилийн туршлагатай. Улс төртэй холбогдохгүй гэсэн байна. Тэр үед гадаа машин зогсох чимээ гарч байна. Тэр ирчгэж ингээд харсан чинь нэг эвгүй залуу ирж байна. Тэр яг л Джеймс Бонд шиг харагдаж байна. Тэр мэрэгжлийн юм байна. Тэр цагдаа байвал яах юм бэ? Бас их мөнгө нэхэд хэрвээ бид өгч чадахгүй гэсэн чинь уурандаа биднийг алчуул яах юм? Үгүй тэр яалаа гэж биднийг байц нэр нь тэгвэл яана. За тэр ирчихлээ. Ингээд онгоолголоо. Курт. За чи Дейл үү? Тэр намайг хүмүүс Дейл гэж дууддаг. Орооч. Гуруулаа байгаа мó. Тэгэхээр эхлэхээс өмнө энэ өрөөнд янз бүрийн камер, дуу хураагур байгаа эсхийг хэл. Угаасаа би өөрөө олоод мэдчихнэ. Тэгэхээр наан нь үннийг хэл. Тим юм байхгүй. Сайн байна. Тэр надад таалагдж байна. Тэр мэрэгжлийн юм байна. Гэсэн чинь гинэт нэг юм гаргаж ирээд дэвсээд унлаа шүү. Байц наадахаараа яах гэж байгаа юм? Шал завар уулахгүй тулд. За, хийн эхлэх үү? Юу? Үгүй бид нар алуулах хүмүүс нь биш. Алуулах хүмүүс нь тустай байгаа. Байц залуусаа. Ингээд бид зөв ойлголцсон байц. Гэсэн чи бохир ажил гэдэг нь бэлгийн шинжтэй бохир ажил байж. Буруу ойлгочих. Чаавс. За. Ингээд би $200 авъя шүү. Ойлголоо.
$200 гинэ Дэйл. Чи алуурчин $200-оор 3 хүн ална гэж яаж бодов? Нэг хүн алхахад $70 гэж үү? Болж үз. Тэгээд манай гурав гараад явлаа. Одоо тэгээд алуурчин хаанаас олох гэж байна? Гэсэн Курт нэг санаа боллоо. Машины онлайн туслах руугаа залгаж байна. Сайн байна уу? Онлайн туслахын үйлчилгээнд холбогдсонд баярлалаа. Би Григори. Танд юугаар туслах уу? Григори, энэ хотын хамгийн аюултай баарыг бидэнд заагаад өг. Уучлаарай. Гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн баарыг бидэнд заагаад өгөө. Бидэнд тим лист алга байна ирхмэ. Гэхдээ ховчлон зөвлөхөд 4 гудамны цаана тим байх магадлалтай нэг баар байна. Ингээд 4 гудамны цаадах баарыг залглаа. Онлайн туслахын жолоо өрх үеэр нь байнгын яриад явж болдго юм байна. Григори, энэ чиний жинхэнэ нэр биш үсттэй тийм үү? Биш ирхмэ. Намайг Атманан гэдэг юм. Та нар яагаад жинхэнэ нэрээ хэлдэггүй юм бэ? Хүмүүс бидний нэрийг буруу дуудаад байдаг юм ирхмэ. Би тэгвэл зөв дуудана. Одооноос би чамайг жинхэнэ нэрээр чинь дуудъя Аманан. Атманан ирхмэ. Хөөрхи. За ингээд нөгөө газараа ирцгэлээ. Ороод харсан чинь эвгүй баар байна. Дүүрэн хар ирснүүд байна. Курт бармен дээр очиод "Эй, хөшөө. Та надад мөнгөөр хүн алчих хүн байхгүй биз?" "Йоо, чи сая юу гэсэн бэ?" "Би юу л да. Энд дандаа харууд байгаа болохоор асууж байгаа юм биш шүү" гэсэн чинь нэг. Би машин руугаа явлаа. Бармен шууд цөөхөр авч байна. "Чамд буруу газараа иржээ гэж харамсах хүртэл 5 секунд байна." За ойлголоо. Ингээд гялс сухтлаа. Араас нь харин энэ нөхөр хараад байна шүү. Манай хэд гараад ирсэн чинь "Ой, би та нарт туслая." "Эйшээ." Ингээд дөхөж байна. "Тэр бидэнтэй яриад байна уу?" Ингээд араас нь явлаа. "Та нарыг бизнес ярих гэж байна" гэж дууллаа. "Та бизнесмен үү?" "Тийм ээ. Новшинжон." "Юу? Новшинжон. Тэгэхээр таны жинхэнэ нэр Новшинжон юм уу? Чамд асуудал байгаа мó?" "Үгүй, гоё нэр байна. Төрсний гэрчлэгэн дээр чи ингэж байдгүй." "Ама таттай л. Тэгэхээр бидэнд хэцүүхэн боссууд байгаа. Бид боссуудаа аль болох богино амьдраасаа гэж хүсэж байгаа юм л да. 3 хүн юм уу?" "Тийм ээ. Та нарт бяцлаг байгаа мó?" "Бага. Бяцлаг хангалттай өгнө. Надад 30 мянган бяцлаг хэрэгтэй." "Хөөх, наадах чинь их бяцлаг бай шүү. Бидэнд тийм их мөнгө биш бяцлаг байхгүй л дээ." "За тэгвэл 5,000. "Хөөх, сайн бууж бай шүү. Төхөрлөө. Маргааш үдид бяцлагтайгаа ирээрэй. Үлдснийг нь надад даадаг." Ингэж байна. Маргааш нь манай гурав ажил дээр байж байна. Никийн босс нь ханаа нураагаад дэвж өгч бай шүү. Ник харин ажиллаа тараад банкнаас мөнгө авч байна. Куртийн босс харин бүсгүйчүүдтэй зугаацж байна. Ажил дээр шүү дээ. Курт бас цуглуулсан мөнгө авлаа. Дейлийн босс харин дарамтанд оруулаастай. Тэгээд гуруула мөнгө аваад нөгөө Новшинжон давичаад өгдөг. "Чи хэзээ ажилд орох уу?" "Би их аюултай нөхцөлд байгаа учраас буруу юм хийж болохгүй. Харин та нарт аллахын зөвлөгөө өгнө." "Юу?" "Би дуулна чамайг зохицуулна гэж бодсон." "Ама тат. За тэгвэл бид мөнгө аваад явъя да." Ингэсэн чинь "Тэгээд үзээрэй. Буцаалт гэж байхгүй" гэд буу гаргаж ирэх гээд байна. Хей, тайван. "Энэ мөнгө минийх. Миний зөвлөгөөг авна уу зүгээр гарна уу өөрсдөө мэд." Ингэж байна шүү. "За тэгвэл ямар зөвлөгөө юм бэ?" "Та нар санаандгүй мэд харагдуулах ёстой. Тэгвэл сэжиглэгдэхгүй." "Мэдээж биднийг сэжиглэн шүү дээ. Ядчил бидний байршлыг шалгуул баригдчихна. Тэгвэл та гурав боссуудаа сольж устгавал яаж байна?" "Наадах чинь арай муугүй санаа байна шүү." За $5,000 ч хангалттай үсттэй. "Үгүй арай болоогүй. Бид нар илүү деталь зөвлөгөө авмаар байна." Гэсэн чи хохино гэд гараа явчлаа. Эвгүй гар байна. Маргааш нь Ники ажлын гадаа нөгөө хоёр нь эрчгсэн дуудаж байна. Шууд ажилдаа орох гэж байна шүү. Ник арга сэдэд шууд бал аваад амандаа хийгээд бөөлчихлөө. "Юу вэ? Миний доктор муу байсан юм аа. Гэхдээ зүгээрээ би ажиллаа хийн." "Үгүй бол Ник. Харж үз. Би ийм заваа юм хармааргүй байна. Нэгтгэхийн өглөө гэхэд ажиллаа дуусгаарай. Бас над бөөлжстэй хогийн саваа аваад гар." За ингээд ажилд эхэллээ. Куртийн боссыг эхлээд ажиглалаа. Гэртээ байхгүй байгаа бол та яг гэрлүүн яваад орох гэсэн чинь өөдөөс нь машин аваад гарч байна. Манай гурав гялс нуугдаж байгаад гараашаар нь яваад орчлоо. Бөөн зугаа цэнгэл болсон байшин байж шүү. "Залуусаа, бид яг яах гэж байгаа юм бэ? Бид баримт цуглуулнаа." За. "Юунд ч битгий хөр." Дэйл харин тэндээс хайрцагтай хар тамхи болоод "Хөөх, би амьдралдаа ийм их хар тамхи харж байгаагүй" гэснэ унгаачлаа. Курт харин унтлахын өрөөнөөс гар утсыг нь хусчлаа. Дэйл харин нөгөө тамхи хамж хийж байгаад өөрөө ханиалгаад эвгүүтэд байна. Курт харин угаалгын өрөөнд нь явж ороод шүдний сойзоор нь өгцгөө үрээд амар хорлж байна шүү. Тэгээд гарах болсон чинь Дэйл би суниалаа. Ер нь бак болно." Хөөх юм сурцсан байна. Тэгээд гараад явлаа. Манай хүн утсыг нь авсан гэд харуулж байна. Дэйл тэндээс "Энд чи гib тэрэг чи хулгай хийж болохгүй. Чи 3 хүн цааш нь харуулах талаар ярьж өч. Хулгай муу гихгээ юу?" "Тийм ээ. Миний ээж намайг хулгай хийж болохгүй гэсэн." Тэгээд Никийн боссыг ажиглах гад хүрээд ирлээ. Дэйл мансуурцсан болохоор машинд нь үлдээгээд манай хоёр яваад орлоо. Хүн ирэх юм бол дөхөөрэй. "За би 6 удаа сигналтна." "6 гинэ. Наадах чинь их байна хөгшөө." "Тэгвэл 4 яаж вэ?" "Үгүй Дэйл. Зүгээр нэг л дарахад хангалттай шүү дээ. Нэг дарахаар чинь энгийн сигналаас ялгарахгүй шүү дээ." "Новшгич Дэйл. Тэгвэл 2 дар." Тэгээд л боллоо. "Тэгье. 2 урд сигнал." Манай хоёр яваад очсон чинь хаалхан цоочтой байж байна. Тэгээд тэнд түлхүүртэй чулуу байж байхаар нь "Курт, энийг хартаа" гэсэн чинь "Оо, тийм байл" гэж шууд шийдчихлээ.
Чи яаж байна? Чи чулуу үгүй үстэ. Түлхүүртээ чулуу гэж анзаарсангүй юу? За. Тэгээд ороод жаахан судаллаа. Гадаа нарийн дээл мансуурцсан. Хэвгүй байна. Жаахан солиорлын шинжтэй. Манай хоёр харин гэр бүлийнхэн зургийг хартал. Эхнэр нь их царайлаг бүсгүй шүү. Дээл сууж байгаа цонхороо нэг харсан чинь хажууд нь Харкин ирдсэн байна. Ой. Чи хогийн машинтайгаа миний гудамд ирд зогсоод хогоо хайж болно гэж бодоо юу? Ягаад миний машиныг үзэн ядаад байгааг чи ойлгосонгүй. Гэсэн чи гинт амьсгалан тасалдаад боогод унчлаа. Яасан бэ? Гэсэн. Самрын харшилтай бололтой. Дээл гарч ирээд. Одоо би яах юм бэ? Гэсэн хөл рүүгээ заагаад байна. Тэнд нь харин тариа байж байна. Дээл тариаг нь аваад тарих гэдэл учрыг нь олдоггүй. Цээж рүү зоох гэд үзээд байна. Манай хоёр цонхоор харсан чинь Дээл Харкиныг будаа болгож байна шүү. Байц тэр манай боссыг алж байна. Бид явах хэрэгтэй. Гэд явахдаа нөгөө Куртийн боссынх нь утсыг унгаачлаа. Дэйл нэг юм тарианых нь учрыг олоод хүзүүнд нь тарьчлаа. Тэр үед харин эхнэр нь ирж тараад чи миний нөхрийн амийг аварлаа гэд тэвэрлээ. Харкин босч ирээд чи яагаад тэврээд байгаа? Та хоёр биенээ мэддэг юм оо гэд хардаад унаа штт. Би танаа эхнэрийг танихгүй. Тэгвэл яг одоо эндээс тонил. За гэд явлаа. Тэгэд нөгөө хоёр дээр очлоо. Та хоёр сая харсан уу? Тийм ээ. Чи Харкиныг алчихсан. Бид ууланд төлөвлөж байгаад хийх ёстой байсан. Одоо чи бүхэл хөршүүдийн нүдэн дээр түүнийг алчихлаа шүү дээ. Үгүй би алсан биш. Тэр залуугийн газрын самрын харшил нь хөдлөөд өгөх гэж байхад нь би амийг нь аварсан. Байц тэр Харкин байсан юм уу? Юу гинэ? Тэгэхээр чи бидний алхаар төлөвлөж байсан манай босс хэний ч оролцоогүйгээр өгөх гэж байхад нь амийг нь аварчихсан хэрэггүй. Чамайг ингэж хэлсэн чинь би тех ёсгүй байсан юм шиг санагтаа явчлаа шүү. Хөөрхи. Тэгээд нөгөө хоёр нь машин цуугаад ядаж ганцхан хором Дэйлээс завсарлага авъя гэд оруулахгүй төгжчихлээ. Тэгээд бид тэгвэл Харкины гэрт самар тавьж болох юм байна. Харин танаа боссын хар тамхинд нь хулганы ор хийчи. Гэд тохирлоо. Тэгээд дэлгүүр ороод баахан самар болон хор худалдаж авна. Күр тарин Дэйлийн боссыг ажиглах дуран худалдаж авч байна. Тэгээд 3 хуваагдаад 3 тийшээ явдаг. Дэйл Харкин руу, Күр тарин эмхтэй босс руу. Нэг харин нөгөө мансуурагч руу явлаа. Мансуурагч гэртээ байж байна. Күр тарин Дэйлийн боссыг харсан чинь дайчгүй бүсгүй байх шүү. Тэр үед нэг залгаж байна. За, юу болж мэдв? Түүнийг их сайхан бүсгүй гэдгийг олж мэдлээ. Харин чи би зүгээр л хүлээж байна. Дэйл яаж байгаа бол гэсэн чи гадаа нь кино үзээд сууж байна. Харкин харин дотор нь эхнэрээ хардаад юмнуудыг нь шалгаад байж байна. Тэгсэн тэнд нөгөө Куртийн боссын утас дугарч байна шүү. Аваад харсан чи зураг нь нэр хаягтайгаа гараад ирж байна. Харкин шууд л эхнэрийнх нь нууц самар гэд бодчихлоо. Машин авнаад гараад явна. Дэйл харин Харкины гэрлүү ороод шампунд нь самар холих гэж үзлээ. Тэгснэ чададгүй. Нэг рүү залгаад би үүнийг хийж чадахгүй юм шиг байна. Би саяхан аварсан хүнээ өхүүлж чадахгүй. Дэйл чи жаахан гэсэн чи цаана Харки явж байна. Юу? Харки энд явж байна. Яагаад? Мэдэхгүй. Тэр Бобигийн хаалгыг тогшиж байна. Боби гарч ирээд онгойлготол уцыг нөкснөө шууд буудчихлаа. Тэнгэр минь тэр Бобиг буудчихлаа. Манай нэг сандраад тэндээс их хурдтай явж байгаад улаан гэрлэр орчлоо. Камер шууд зургийн дараад авнаа. Удалгүй манаагаар өөр газар уулзаж ярилцлаа. Курт залуусаа яагаад төлөвснөөс гадуур ажиллаад байгаа юм бэ? Энэ бидэнтэй огт хамаагүй. Харкин Бобиг алчихсан. Жулия юу болсон? Мэдэхгүй. Би одоо түүнийг цааш нь харуулж чадна гэж бодохгүй байна. Юу? Одоо гинэ? Чи түүнтэй учраа ургуулчихаа юу? Мэдэхгүй юм да. Тэр намайг ажиглаж байгааг мэдээд байсан. Тэгээд тэр их сони характер гаргаад тэр намайг өдөөд байсан. Тэгэд би тэсэлгүй яваад орчихсон. Ингэж явна шүү дээ. За залуусаа тайвшир. Бодтоо. Бүгдээрээ цагдаад Харкны талаар мэдээлэл өгчийл тоо. Тэгээд Харкин шоронд орно. Боби өгчихсэн. Жулия бол сайхан бүсгүй. Тэгэл бүх асуудал шийдэгдлээ. Тэгээд бид яаж цагдаад өөрсдөө мэдэгдэлгүй хэлэх юм бэ? Таксфоноос ярьчих л та. Ингээд таксфоноос цагдаа руу залгахаар тохирлоо. Тэгээд яг гарсан чинь цагдаа хүрээд ирж байна шүү. Энэ машин өнөөдөр хэргийн газартаа ойролцоо дүрм зөрчиж байгаа нээлэрсэн. Ингэж байна шүү. Нөгөө замын камераар олоод ирсэн юм байна. Та надтай хэлтэс рүү явж болох уу? Гэсэн Курт тэндээс. Овцороо болдоо хөгшөө. Хөөрхий баригдчихлаа. Хэсэг дээр ирсэн чинь та 25 та явдаг газар 65 та явсан. Хэрэг гарсан газраас нэгэн гудамны зайтай. Яг хохирогчийг буудаж алчгаад явж байсан. Бас найзынхаа компани захирлыг шүү дээ. Юу? Манай захирал үгчгсэн юм уу? Чи юу хийж тэнд байсан бэ? Нэг. Чи өөрөө юу хийж байсан? Би тэр үед нэг бүсгүйтэй уулзаж байсан. Ингээд офицер бидний нэгэн танд алуурчин хэн байсан талаар мэдээлэл өгөх юм бол бид суллагдах уу? Үгүй ээ. Тэр хүн гейм тэргийг мэдээллээгүйгээд хэрэгтэн болно. Хөөрхий. Цаанаас нь өөр мөрдөгч. Нар биднийг энэ бүхэн зүгээр санаандгүй тохиолдол байсан гэдэгт эдэг гэвэл бид их удаан зууралдах болох нь дээ. Тэгсэн Дэйл тэндээс. Байц бид удаан зууралдана гэхээр бид хоригдно гэсэн үг үү? Бид баривчлагдчихсан юм уу? Үгүй ээ. Би зүгээр асуулт асуухаар авчирсан. Тэгвэл та нарт биднийг баривчлах хангалттай баталгаа байхгүй байх гэсэн үг юм уу? Одоохондоо л. Тэгвэл бид явхад ямар ч асуудалгүй юм байна тийм үү? Зарчмын хувьд бол тийм ээ. Тэгвэл ноёдоо явъя. Ингээд гараа явчлаа. Яг лифтэнд суух гэтэл Ахмад тэндээс. Ноёдоо
Энэ зураг аав. Бас бид хохирогчийн гэрийн өнцөг болон бүрийг шалгаад та нарын DNA байна уугүй юу үзэх болно. Тэгээд бид юм олно гэж байна шүү. Курт жаахан сонир болоо явчлаа. Сойзор нь өгцгөө үрдсэн шүү дээ. Баларсан. Чи яагаад нойлын өрөөг нь бузралчихсан юм? Би DNA гэдэг зүйлийн талаар огт бодоогүй юм. Ойлгоо. Тэгээд нөгөө новшийн Жон дээр очиод зөвлөгөө авлаа. Хей хөгшөө. За юу байна та? Гэсэнтэй чиний хэлснээр болсонгүй. Манай нэг босс нөгөө боссыг алчихсан. Харин өгсөн боссынх нь гэрийн сайзаар Курт өгзгөө үрчихсэн байна. За 10,000. Үгүй ямар ч мөнгө байхгүй. За яах вэ? 2,000. Бид чамд ямар ч мөнгө өгөхгүй хөгшөө. Тэгвэл ядаж нэг гойм аваад өгч. Гоймын гинэ чи бэлэн гоймын иддэг хэрэггүй. Гоймын давшээ. Гоймын идэд 2026 ширхэг бэлэгтэй Fence Ramen Mongolia зарлагдсан байгаа. Counter Strike-ийн Skin 1000 ширхэг, бэлэг дурсгалын зүйлс 1000 ширхэг, супер шагнал ухаалаг геймийн хэрэгсэл 26 ширхэг, Cloud 2 чиг хэвч iPhone 17 гэд зөндөө олон юмнууд бий. Эдих ёстой 17 төрлийн гоймонгоос нэгийг аваад л өгч. Тэгэд боллоо. Чи тэгэд чамд аз таарна гэж яаж мэдээд байгаа юм? Миний нэрийг хэдийгээр Новшин Жон гэдэг ч гэсэн зарим хүн намайг Азтай Жон гэдгийг 2026 шагналаас ядаж ганц юм хожихгүй бол би өөрийнхөө нэрийг Новшин Жон биш харин Азгүй Жон болгоё. За болж байна. Ингээд тохирлоо. Хэрвээ цагдаа нар алуурчныг огт сэжиглэхгүй байгаа бол түүнийг хэрэгэ хүлээж байгааг нь та нар асуугаад тэрийг нь бэчээд авчих. Чи яагаад алсан гэд асуухад л хангалттай. Гарах гарц байдаггүй юм. Өө тийм үү? Чи тэгж баригдж байсан юм уу? Үгүй. Би хэнийг ч алж байгаагүй. Йоо, чи шоронд орсон гэв үсттэй. Шоронд орсон болгоо алуурчин байдаггүй юм. Би хууль бусаар DVD хувил зарж байгаад баригдсан юм. Йоо, бидний аллагын зөвлөгөө аваад байсан хүмүүс маань кино паркат ч байсан хэрэггүй. Тэгвэл чи яагаад буутай байсан? Буу гинэ. Энэ миний гар утас. Та нар өөрсдөө намайг хар уучраас гэмт хэрэгтэн гэж бодоод $5,000 өгөө үсттэй. Хөөрхи. Ингээд манай гурав дуу хураагаар аваад Харкны гэрлүү орохор боллоо. Тэгээд яваад орсон чинь сюрприз гэд баахан хүмүүс гараад ирлээ. Хей, хурамч төгшөөр байна. Тэр биш вэ? Сайн уу? Хурдлаа, гялсор, нуугт гэж байна шүү. Манай гурыг төрсөн өдөр дэрсэн гэд ойлгочих. Тэгсэн Курт эхнэрт нь хандраад унлаа. Манай найзын захирал нь загвар өмсөгчтэй гэрэлсэн гэсэн үнэн байжээ. Би загвар өмсөгч биш ээ. Тийм үү? Чи хизэнээс болсон гэд найраад байна шүү. Тэгээд Харкин ороод ирлээ. Сюрприз! Навш гэж би инкийг үзий яддаг гэд амар ууртай байна. Тэгээд өрөөндөө яваад орчлоо. Манай гурав. За, одоо ороод түүнтэй ярилцъя. Курт тэнд эхнэрээс нь харцаа салгаж чадахгүй байгаад байна. Тэгэд яваад орлоо. Курт харин нөгөө тийш явчлаа. Харкин, чи энд юу хийж байгаа юм? Манай эхнэр чамайг өрсөн гэдэгт итгэж чадахгүй нэ. Бас чи юу вэ? Дахиад миний цээж рүү тариа зоох гээё. Бид чамайг юу хийснийг мэднэ Харкин. Бид харсан. Йоо, чи намайг эхнэрийнхээ нууц амаргийг алсны төлөө сөрдүүлж байгаа мó? Нэрийг нь хэл. Нэр нь хэм байл гэж. Бобби Пелито. За боллоо. Залуусаа явцгаая. Гэсэн чи Курт байдаггүй. Байц. Курт яачихаа вэ? Түнд нөгөө эмч байгаа үсттэй. Би Палитиг алсан. Гэрт нь очиод буудчихсан. Байж байгаа Харкин. Манай нэг найз байгаамаа. Би дуудаадах. Чи миний гэрт. Миний төрсөн өдрөөр орж ирээд намайг сүрдүүллээ. Тэгэхээр та хоёр өгсөн. Байж. Би бууга гаргаадах. Ингэж байна шүү. Манай хоёр гялс гараад зугтаалаа. Тэгсэн Курт урдаас нь тосоод гараад ирж байна. Чи хайчих вэ? Гэсэн чи ихнэртэй нь учир ургуулсан бололтой. Навш гэж Курт. Дуу ураагуур чамд байсан шүү дээ. Чаавас. Тэгэд гараад зугтацгаалаа. Курт, намайг уучлаарай. Нойлгоо. Тэр хитрхи халуухан байсан юм аа. Тэгэд Куртинд яваад очтол. Цагдаа нар аль хэдийн ирчихсэн байна. Тэд чиний сойзыг олцгож бид явах хэрэгтэй. Бид Мексикт очиж амьдрий. Ингээд явж байтал ардаас нь Харкин машинтайгаа ирээд мөргөж байна. Манай хэд нилээн зугтлаа. Тэгээд хальт мултраад нөгөө онлайн туслах Григори руугаа залгалаа. Григори, нэг залуу биднийг хөөгöd байна. Чи эндээс гаргацсан бидэнд зааж өг. Би цагтаа дуудах уу? Хэрэггүй. Угаасаа биднийг хөөж байгаа. Биднийг хүн алсан гэж бодоод байгаа юм. Би таны хөдөлгүүрийг унтраалаа. Юу? Манай дүрмэнд жолооч гэмт хэрэгтэй холбогдсон бол зогсоох дүрмтэй. Би чамд сард $19 төлдөг үсттэй. Замаа чөлөөлөд зогсоорой. Удахгүй цагдаа нар ирнэ. Хөөрхи. Тэр үед Харкин ирээд машиныг нь шууд мөргөж байна. Тэгээд буудуулгаад машинаас гар. Бөгөд. Би чиний амиг аварсныг санаж байна. Аматад. Энэ буунд 6 сум бий. Энэ нь та гурыг би 2 удаа буудахад хангалттай гэсэн үг. Яг л тэр Бобби Пелетиг 2 удаа буудсан шигэ. Гэхдээ би тэхгүй. Би цагдаа нарт та нар Боб Пелетиг буудсан гэж хэлнэ. Тэгээд би цагдаад хэлэх үед та нар намайг бас алах гэж сүрдүүлсэн гин. Наадах чи бүтэхгүй. Тийм үү? Гэхдээ би Пелетиг алсан гих ямар ч баталгаа та нарт байхгүй. Бас би хөлөндөө буудуулчихсан байна. Юу гэсэн чи шууд хөлөө буудчихлаа. Тэгээд бариад ав. Битгийвэр. Чаавас дээл. Би та нарт өвдгөө шалблахгүй марафон төрүүлдэггүй юм гэж хэлсэн байц. Одоо харж бай. Ингэснэ. Ингээд унаад өглөө. Яг зэрэгцээ цагдаа нар хүрээд ирнэ. Бүгд гараа өргөцгөө. Бууга хай. Босс тэндээс. Энэ залуус намайг буудсан. Эднэр нэг хүнийг алсан
гаргасан гэсэн. Тэгээд намайг бас ална гин. Тэднийг барь. Намайг авраач. Би их нэртэй хүн. Манай эдийг нэгдсэн чинь тэндээс нь дуу хураагуур гараад ирлээ. Байз энэ дуу хураагуур бүгдийг битсэн. Наадах чинь баримт тоглуулаарай. Гэсэн чинь Куртийн заваарч байгаа бичлэг байна. Энэ чи юу вэ? Жаахан гүйлэгчээ. Байз энэ миний эхнэр үү? Гэт гүйлгээд сонстол машинд мөргүүлснээс болоод дөргөд бичлэг нь зогссон байна. Юу ч байхгүй л бай шүү дээ. Яасан та нар энэ хураагуур дээр энэ залууг хэрэгэ хүлээсэн гэх юу? Битгий үлгэр яриад бай. Тэднийг баривчил. Ингэсэн цаанаас нь уучлаарай авцаараа. Юу? Гэсэн нөгөө туслах нь байна. Манай дөрмөнд бид бүх харилцан яриаг бичиж авдаг юм л да. Саяны болсон зүйлийн бичлэгийг сонсох нь танд хэрэгтэй болов уу гэж бодлоо. Ингэж авна шүү дээ. Нөгөө туслах нь онлайн байсаар байсан юм байна. Энд чи юу вэ? Наадах чинь миний онлайн туслах. Би сард $19 төлдөг юм. Григори, түүний хэлсэн зүйлийг сонсохдоо гэсэн чинь энэ бууз 6 сумтай. Би яг тэр Бобби Пелетиг буудсан шигэ та нарыг 2-2 буудаж чадна. Гэхдээ би тэхгүй. Ингэж байна шүү. Ингээд манай хэд яллаа. Харкин баригдлаа. Нэг Курти аз таарахад хүний сойцоор өгзгөө өрөх гэмт хэрэг байдаггүй болж таарсан. Ингэж байна шүү. Тэгэд амьдрал арай өөрөөр үргэлжиллээ. Манай нэг шин босоо өгтөж авдаг. Сайн байна уу ирхмэ? Чи нэко. Тийм ээ. Ноён гой. Зүгээр л юу гэж дууд. Баярлалаа. Надад боломж олгосонд баярлалаа. Дайчгүй босоо шүү. Тэгэд дагаа явсан чинь багажин дотроос нь намайг гаргаач тэ ноёдоо. Би өлсөд байна. Юу? Багажин чи хүн bay шүү дээ. Нэг. Энийг бидний бяцхан нууц болгож болохгүй гэж юу? Яа. Бари амнаас гараад Арслангийн аманд орчжээ. Гүр тарин босс болоогүй юм байна. Марчи босс болчих. Марчи, чамд баяр хүргэмээр байна. Чи болон чиний хүүхдэд их сайн боллоо. Ямар хүүхэд? Чиний хүүхэд. Ингээд гидсийн хэлсэн чинь би жирэмсэн биш. Тэгвэл би чамд зүгээр хүрээд байгаа юм уу? Юу? Дэйл харин ажил дээр нөгөө дарамтанда. Босс нь өвчтнөө унтж байхад нь өмдийг нь тайлаад муухай юм хийх гэтэл нөгөө өвчтөн нь гинэд энэгээд унлаа. Юу вэ? Ингэсэн чи босоод ирж байна. Нөгөө ажилласаа халагдсан найз нь байж байна шүү. Гадаа ирэн нөгөө новшин Жон бичлэг хийгээд зогсож байна. Тэгээд Дэйл. Жулия, одоо намайг сонс. Би их нэртэйгээ 2-7 хоног балсараа тэмдэглэнэ. Харин чи бүх зардлыг нь даана. Буцаад ирэхэд ажлын байран дээр надад ямар ч дарамт уучрах ёсгүй. Чи дахиж надаар оролдохгүй. Тохиров. Үгүй гэх юм бол би энэ бичлэгийг задлах болно. Ингээд бүх асуудал шийдэгдлээ. Энд хүрээд кино мандууслаа. Киночд байлаа.